За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Дизайн технологийн 7 дугаар ангийн металл уусруулах технологи бүлэг сэдвийн хүрээнд дараах хичээлийг танилцуулж байна. За бүлэг сэдв металлын бүтэц шин чанар, ээлж сэдв, төмөрлөгийн бүтэц болдын ангилал, за металл уусруулах үндсэн аргууд, металлын шин чанартай танилцах туршилтын ажил, за металлын дэлхийн зохион бүтээлд за эцэст нь бол дадлага ажил хийснээр энэ хичээл маань өндөрлөх юм аа. За тэгэхээр хүн төрөлхтөн өнөөдөр металлыг өөрийн амьдрал ахуйтай маш өргөн дэлгэр хэрэгжилж байна. За үүний нэг жишээ нь бол барилга байгууламж, автомашин, за ахуйн хэрэглээ гэх мэт өдөр тутамдаа металлыг хэрэгжилж байна. За хичээлийн зорилго маань металлын төрөл шин чанар бүтэц хэрэглээг судалж танин мэдэх. За дээрх зорилгыг гүйцэтгүүлэхээр дараах үндсэн зорилтуудыг дэвшүүлж байна. За нэгдүгээр нь төмөрлөгийн бүтэц болдын ангиллыг судлах, хоёрт нь металлын технологийн шин чанарыг судалж турших, гуравт нь металл уусруулах үндсэн аргуудыг судлах, дөрөвт нь металл эдлийн зохион бүтээлт ахуйн зориулттай металл эдэл хийх. За төмөрлөгийн бүтэц болдын ангилал. Хар металлыг ширэн болд гэж хоёр ангилдаг тухай 6 дугаар ангид үздсэн билээ. Нүүрс төрөгчтэй төмрийн хайлшийг болд, ширэн гэж нэрлэдэг. Болд ширмний бүтцийг орчин үеийн электрон микроскопын тусламжтайгаар 25,000 дахин өсгөж харахад доорх дүрс харагддаг байна. За энэ бол металлын болд ширмний дотоод бүтцийг өсгөж томруулж харуулсан юм зураг байна. За цэвэр төмөр зөөлөн уян найлрахаа холцгүй цагаан өнгөтэй металл байдаг. За тэгэхээр бид нар өнөөдөр амьдрал ахуйтай бол цэвэр төмрийг шууд хэрэглэх боломжгүй байдаг байна. Бидний амьдралд хэрэглэгддэг төмөр нь нүүрс төрөгчтэй нэгдсэн хайлшин. Нүүрс төрөгчид их харандааны балтаа зөөрлөж болно. Ширмний найрлагад 2-4%, болдын найрлагад 0.1-ээс 2% хүртэл нүүрс төрөгч агуулгадна. За тэгэхээр ширэн болд хоёрын маань үндсэн ялгаа бол агуулгадах нүүрс төрөгчийн хэмжээгээр ялгагдана гэдгийг хүүхдүүд та бүхэн ойлгож аваарай. За тэгэхээр болдыг дараах үндсэн 3 төрөлд ангилж үздэг. За багжийн болд, хийцийн болд, нүүрс төрөгч чанаржуулсан болд. За багжийн болдоор хайч хөрөө цүүц харуулын ир төмөр алах, бах, хуураа, өрөм зэрэг багж хийдэг болдыг багжийн болд гэдэг. Багжийн болдыг U7-оос U13 хүртэл маркалдаг. U гэдэг нь бол өглөөрөд, за 7 гэдэг нь бол нүүрс төрөгчийн агуулгадах хэмжээг зааж байгаа юм аа. Хийцийн болдоор шурга, эрэг, гэрийн зуух, машин техникийн кабин, хадаас, байшингийн дээврийн гөлөм төмөр гэх мэт эд зүйлсийг хийдэг байна. Хийцийн болдыг ST1-ээс ST6 хүртэл ангилж маркалдаг. ST гэдэг нь стал болд, за 1 гэдэг нь бол нүүрс төрөгчийн агуулгадах хэмжээг зааж байгаа гэж ойлгоно. За нүүрс төрөгчид чанаржуулсан болдоор төрөл бүрийн техникийн араа, пүрш, ном, гол, гинж зэрэг эдэнгийг чанаржуулсан болдоор хийдэг. За тухайн болдын тэмдэглэгээний ард А үсэг заасан байвал энэ нь чанаржуулсан гэж ойлгож болно. За жишээлбэл U7 А, U13 А, U10 А гэж байвал чанаржуулсан болд байх нэ. За чанаржуулсан болд гэдэг дээр бол нүүрс төрөгчийг холихоос гадна зэврэхгүй никел, хором гэх мэтийн химийн элементүүдийг нэмж эдлэл даах, ачаалал даах чанарыг нэмэгдүүлдэг. За металлын технологийн шин чанар. За тэгэхээр металлыг бол ямарваа нэгэн материалыг бол үндсэн 4 шин чанараар авч үздэг. За химийн шин чанар, физик шин чанар, механик шин чанар, технологийн шин чанар гэж.
За тэгэхээр өнөөдөр бид энд технологийн шинж чанарын тухай ярих нь байна. Тэгэхээр тухайн материалыг боловсруулах үйл явцад орж байгаа тэр чанарыг бол технологийн шинж чанар гэнэ. За жишээлбэл огтлогдож гэнэ үү, цувтгагдж гэнэ үү, давтагдж гэнэ үү гэх мэтчлэн одоо шинжүүдээр нь ангилж үздэг байх нэ. За тэгэхээр хүүхдүүд металлыг одоо боловсруулах үндсэн 3 арга байдаг. За нэгдүгürt бол одоо халуунаар боловсруулах, хоёрт нь даралтаар боловсруулах, гуравт нь дулааны боловсруулалт. За металлыг даралтаар одоо дараах 3 аргаар боловсруулдаг. За үүнд бол Аад нь цувах. За цувна гэдэг бол одоо төрөл бүрийн одоо хэлбэр хэмжээтэй урт болгож цөвж одоо техник технологи барилга байшинд ашигладаг. За хэлбэр нь бол одоо Г хэлбэртэй, Т хэлбэртэй ч гэдэг юм одоо ингээд булан одоо байх жишээтэй ингэж ашигладаг. За хоёрт нь хэвлэж जैन тийм ээ. За гуравт нь давтаж जैन. За энэ 3 одоо аргыг доорх зургаас харж ойлгож аваарай хүүхдүүдээ. За хоёрдугаар одоо үндсэн арга маань металлыг халуунаар боловсруулах арга байна. За нэгдүгээрт нь бол одоо А зураг дээр шаардлагын хэлбэрийн эртээ багажаар огтлох. За энэ бол одоо бидний хил зайлшснаар төрөл бүрийн одоо хасуураар хасах. За мөн одоо хөрөөгөр хөрөөдөх гэх мэт одоо ингээд зурагц гаргаж боловсруулж байгаа энэ аргыг бол шаардлагын хэлбэртээ эртээ багажаар огтлох гэж нэрлэнэ. За хоёрт нь шаардлагын хэлбэрийн 2 хурц эртээ багажаар огтлох. За энэ маань одоо хайчлах. Үндсэн одоо арга бол хайчлах арга байна тийм ээ. За гуравт нь зорог цус гарган хуулах арга гэдэг маань энэ бол металлыг тойкердох одоо хутгаар зорох, зүлгүүрдэх гэх мэтээр одоо ингэж зорж гаргаар боловсруулахыг хэлэх нь байна. За 3 дугаар үндсэн арга маань металлын дулааны боловсруулалт хийх. Металлыг хатаах, уйраах, хат хариулах, зэврэлтээс хамгаалах, элэгдэлд тэсвэртэй болгох зорилгоор хийгдэх боловсруулалтыг бол дулааны боловсруулалт хийх боловсруулалт гэж хэлнэ. За тэгэхээр хүүхдүүдээ металлыг хатаана гэдэг маань тухайн одоо металлыг уйраагаад идэл хийх хэлбэр одоо дөрвөстэй оруулсны дараа халаагаад тодорхой температурт халаагаад ус тос зэрэг шингэнд огцом хөргөхийг бол одоо хатаах. Уйраан гэдэг маань металлыг одоо тодорхой багжийн бол ч юм уу одоо тодорхой хэмжээний нүүрстрэгчийн агуулгын зөндөртэй металлыг хэлбэр хэмжээнд оруулж боловсруулахын тулд уйраах аргыг ашигладаг. За уйраан гэдэг нь бол металлыг тодорхой температур хүртэл халаагаад за агаарт огцом хөргөхгүйгээр хөргөхийг бол уйраах арга гэнэ. За хат хариулах гэдэг маань тухайн металл маань одоо хийсэн идэл маань одоо боловсруулалт хийх явцдаа хугарах, эмтрэх зэрэг одоо шинжүүд ажиглагдж байвал энэ маань хат ихтсэн байна гэж ойлгож болно. За ийм металлыг бол одоо ийм багж хэрэгслийг бол тодорхой температурт халаагаад хөргөж болдог. За хит их халаахгүйгээр одоо доторх жижигэн зөөлөх маягтайгаар ингэж боловсруулахыг бол хат хариулах гэдэг. За дулааны боловсруулалт гэдэг маань ерөнхийдөө үндсэн ийм 3 арга байдаг байна хүүхдүүдээ. Энийг сайн ойлгож аваарай. За металлын шинж чанартай танилцах туршилтын ажлыг дараах зураг дээр харуулсан байна. За хэрэглэх зүйл хар ба өнгөт металлын сорц. За тэдгээр металлуудаар хийсэн төрөл бүрийн эдлэлүүд, төмрийн хайч, хуурай, төмрийн хөрөө, хасуур зэрэг огтлох багжууд. За доорх зураг дээр точилын одоо үсэрж байгаа чулууны очны хэмжээгээр одоо металлыг хит одоо ямар одоо шинж чанартай металл вэ гэдгийг туршиж үзэж байна. За эхний зураг бол одоо дунд зэргийн одоо нүүрстрэгчтэй. За хоёр дахь одоо их оч гарч байгаа нь бол өндөр нүүрстрэгчийн агуулмжтай ийм металл байна. За гурав дахь зураг дээр бол одоо металл оч баг гарч байгаа нь бол одоо зөөлөн төмөр гэж ойлгож болно.
За металлын технологийн шин чанараар хийх туршилтын ажлууд. Хийцэн болдын төмөр утас, гөлөм төмөр гэх мэт сорцыг нуглах, углах, хайшлах, уурайдах, хөрөөдөх, асуурдах зэрэг аргаар технологийн шин чанарт дүгнэлт өгөх. Хатуу төмөр утсыг газар улаасгаж уйрах, эрхэн зөөлөн болсныг хуураадах аргаар туршиж үзээрэй гэдээ. За хуураадахад одоо хуураа дааж гэнэ үү? Хуураа маань халтарч гүгээд байна уу гэдгийг бол одоо ажиглаж туршилтаа өргөжлүүлээрэй. За одоо хат өндөртөө металл бол одоо хайшлагдахгүй тийм ээ. За мөн хуураад удахгүй, асуурдах явцад шууд хугарах зэрэг ийм шин чанарууд ажиглагдж байдаг. За тэгэхээр хүүхдүүдээ энэ дараах үндсэн одоо ийм 7 асуултыг та бүхнээс асууж байна. За тэгэхээр та бүхэн энийг дэвтэр дээрээ бичээд номныхоо 103-аас 113 дугаар хуудасны хооронд уншаад хариулж бичээрэй. За мөн одоо багшийнхаа ярьсан хэлсэн тайлбарснаас мөн одоо хариултаа гүйцээж бичээрэй. За металл эдлийн зохион бүтээлт. За ширээх энэ Монгол дархны үндсэн аргуудыг энд тайлбарлаж өгье. За ширээх гэдэг нь сайн чанартай төмрийг өөр төмөртөө давтаж нийлүүлэх аргыг хэлдэг байна. За жижигдэх гэдэг нь төмөрт ховлол гаргаж түүндээ зэс гуйлыг гагнахгүйгээр цохиж суулгах технологи. За зэс гуйл алт мөнгийг давтах, цөвөх, цутгах, гагнах, шарах, хөөмлийн аргаар боловсруулдаг. Үндэсний уламжлалт технологи хэрэгжсэн эд зүйлс нь хүний хэрэгцээг хангаж зогсохгүй, зарим нь ардын уламжлалт урлаг болтлоо хөгжсөн байдаг. За доорх зурган дээр бол одоо А зурган дээр маш олон түлхүүртэй юм чоожийг харуулсан байна. За Б зурган дээр бол одоо мөнгөөр урлж алтаар шарсан юм шармал алтан аягийг одоо харуулсан байна. За тэгэхээр эдэл хийхин тулд одоо металлаар эдэл хийхин тулд бид төрөл бүрийн зохиомжуудыг одоо хүний амьдрал ахуйд хэрэглэгдэх хамгийн өргөн одоо хэрэглэгдэх юм хүний хэрэгцээг хангах юм боломжтойгоор зохиомжуудыг гаргаж сурах хэрэгтэй. За аль оновчтой одоо зохиомж одоо гаргасан зохиомжуудаас санаа аваад хийх боломжтой шүү. За тэгэхээр та нар ч гэсэн металл боловсруулах ажлаар данх сав тавихад зориулсан тавир, хөрс боловсруулах чавчуур, сэргэжүүлэгч, жижиг хурц, булангийн бэхлэгээний төмөр, ботхны уяаны эргүүлэг, лааны тавир, утгуур гэх зэрэг эдлүүдийг хийж чаднаа. За эхний зураг дээр бол одоо төрөл бүрийн сав тавихад зориулсан тавирын зохиомжийг үзүүлсэн байна. За хоёр дахь зураг дээр лааны тавирыг одоо хийх ийм зохиомжийг харуулсан байна. Эндээ санаа авч төрөл бүрийн зохиомжийг хүүхдүүд та бүхэн дэвтэр дээрээ зурж үзээрэй. За хаашаашаа 150 мм хэмжээтэй хуудсан металлыг дөрвөн үзүүрийг яаж нугалвал бат бөх хөлтөө данх савны тавир болох болоо гэдгийг том зургаар зурж үзүүлээрэй. Төмөр утсыг зөвхөн нугалах аргаар данх савны тавир яаж хийх вэ? Төрөл бүрийн зохиомжуудыг мөн том зургаар зурж үзүүлээрэй. Зурагт үзүүлсэн дугуй хуудсан металлыг зөвхөн бөөрийнхөө хошуутай бахаар яаж нугалвал данх сав тавих тавирыг хийж болох вэ? Том зургаар үзүүлээрэй хүүхдүүдээ. За тэгэхээр одоо альва үйл ажиллагаа эхлэхийн өмнө бид нар ослоо аюулгүй ажиллагааны дүрмтэй танилцж одоо ойлгож мэдсэн байх ёстой. За багшийн зүгээс ослоо аюулгүй ажиллагааны дүрмийг тайлбарлаж хүүхдүүд та бүхэн ажиллах явцдаа тухайн дүрмийг ягштал баримтлж ажиллах ёстой шүү. За металл боловсруулах багж хэрэгслэр болгоомжтой ажиллах. За энэ бол одоо ойлгомжтой. За хайшлах нугалах үед ажлын бэлий болон нүдний шүүл хамгаалах хэрэгслийг зөөж ажиллах. За боловсруулалт хийх үедээ хэмжээний алдаа гаргахгүй байх. Багж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах. Боловсруулалтын явцад гар хөлөө гэмтээхээс болгоомжилж ажиллаарай. За дараах зургаар хуудсан металлыг хайшлах зааварчилгааг хүргэж байна. За хайчийг одоо гартаа хэрхэн зөв барих вэ гэдгийг
эхний хоёр зурагт үзүүлсэн байна. За баруун гараараа барьдаг бол одоо баруун гартаа хайчаа бариад зүүн гартаа хайшлах бэлтцээ бариад хайшны толгойн хэсгийг бол одоо ширээний татсан дээр байрлуулж зургийн дагуу хайшлах ёстой шүү хүмүүдээ. За дээрх үздсэн бүлэг сэдвийн хүрээнд дараах дадлага ажлыг та бүхэнд хийхээр төлөвлөлөө. За хаашаашаа 150 мм-ийн хуудсан металлыг бэлтгэх. За дараах төмрийн хайч, металл шугам, зурвал, металл чи гэх мэт багжуудыг бэлтгэх юм шүү. За хоёр дахь зах хэсгээс 30 мм-ийн хүрээр үлдээж дотор талыг нь хайчилж аваарай. За үүнд одоо төмрийн хайч болон төмөр шугам, чи, зурвал гэх мэт багжуудаа ашиглаарай. 15 мм өндөртөө нугалж хөл гаргаж өөсөвийг нь дарж тухайн ажил одоо гүйцэтгэлийг сайн хийж гүйцэтгэрэй. За тухайн хийсэн дадлага ажлаа одоо өөрийн үнэлгээгээр дараах үндсэн 6 шалгуурт тохируулан өөрснөө 1-5 оноогоор үнэлж дүгнж үзээрэй хүмүүдээ. За дараах зургийг гэрийн даалгавар дараах зургийг ажиглаад дэлгээсийг зураарай. За дэлгээсийг зурсны дараа тухайн өгөгдсөн хэмжээний дагуу одоо хийж гүйцэтгэрэй. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.